За сайн байцгаана уу. Profit Minister автосигнал мэдчилж байна. За. Гээд манай Telegram дээр дөнгөж сая 11:45-д одоо бараг нэг 40-50 минутын өмнө volatility 51-с гэдэг синтетикийн бүтээгдэхүүн дээр sell гэдэг сигнал ирсэн байж байгаа. Автоматар ирж байгаа. За тэгээд өчигдөр шөнө 3 цаг 25 минутын үед Vol 100 гэдэг индекс дээр сигнал ирсэн. Тэр маань сайхан TP-г аваад гарсан байж байгаа. За тэгээд энэ Vol 51-с гэдэг бүтээгдэхүүн дээр сигналын дагуу оролтыг хийсэн. Одоо сайхан гүйж байгаа, ашигтай гүйж байгаа. Тэрийг харуулна. За тэгээд ерөнхийдөө энэ C-Trader дээр нэг сар гарны дараас copy trading үйлчилгээ үзүүлэх гэж байгаа учраас C-Trader дээр нэг $90-оор түүх бүтээх гээд данс нэгэ тэрэн дээр яг энэ сигналынхаа дагуу оролтыг хийгээд эхэлж гин өнөөдрөөс сарын дараа та бүхэнтэй copy trader уулзна. За хамгийн бага лотоор Vol 51-с гэдэг бүтээгдэхүүн дээр 0.101 гэдэг лотоор яг сигналын дагуу sell гэдэг захиалга хийсэн байж байгаа. За тэр маань нэлээд ашигтай гүгээд одоо бараг 60% гүйж байна. $14 ашигтай явж байна. За нэг тиймэрхүү байна да. $14 ашигтай явж байна. За тэгээд яг одоо бол яг манай нөгөө нэг сигналыг авж байгаа төлбөртэй групп дотор YouTube-ийн private байдлаар шууд live явагдаж байгаа. Live-аараа яг энэ сигналыг яаж ашиглаж арилжаа хийгээд байна гэдгээ бүх гишүүдэд харуулад явж байгаа. Манай гишүүд маань live-аа үзээд сигналынхаа дагуу яг яаж оролт хийгээд байна гэдгийг бас адилхан суралцаад явж байгаа гэсэн үг. За тэгээд сар гарны дараанаас ерөнхийдөө copy trade маань эхэлнэ. Та бүхэн хүсэх юм бол дансаа холбоод гээд автоматар сигнал авсан сигнал дээр арилжаа хийлгээд ингээд copy дагаад явж болно. Эсвэл төлбөртэй VIP группт сигнал аваад явж болно. Энэ бол ямар ч хүний шийдвэр гаргалт байхгүй, дандаа автоматар ирж байгаа учраас янз бүрийн сэтгэл зүй орсон тиймэрхүү асуудлууд бол гарахгүй. Яг л дүрмийн дагуу сигнал ирнэ. За өөр чинь юу вэ? За нэг тиймэрхүү байж байгаа гэж. Энэ TP зөгчих юм бол би дахиад нэг story идчихнэ. Story хийчихнэ. Ерөнхийдөө нэмэлт хөгжүүлэлт сайжралтуудыг бол хийсээр байгаа энэ автомат сигнал дээр хэрэглэгчийн хүсэлтийн дагуу хэрэглэгчид маань бас зарим тохиолдолд нөгөө нэг PIP-ээ тооцож чадахгүй байх мэтчлэн те санал хүсэл ирсэн учраас сайжруулалтуудыг хийсээр байгаа.